За тэгээ өнөөдөр эзний хүндлэх, эзний үгийг дамжуулахаар миний хамтран зүтгэх шаанд бачаагаар ирсэн байна. За энэ эрхэм залуутай анх яаж танилцсан гэхээр Монголын хамгийн анхны ертөнцийн эзнийг чуулган байсан. Монголын хамгийн анхны цуглаанд 91 оны 11 сард анх Есүс Христийг таньж мэдээр ирэх үед тэр ертөнцийн эзний чуулганд Магдалины баяр бүтээжсэн залуу байгаа. Тэгэхээр эзнийг бас өөрийн баг залуугасаа таньж мэдэж амьдралаа. Тэгээд тэр цагаас эхлэн хаанчлалын төлөө хамтдаа зүтгэж урмаа. За тэгээд өнөөдөр түүний үгээр дамжуулан бидэнд урам зориг, хүч чадал, эзэн амар амгаланг тушаалт байгаа. За бочоолыг үрж байна. Бүгдээ минь. За намайг залуу гэж хэлсэн баярлалаа хариу болсон. Хаяа бас нэг залуу гэж шинж надад хэлж шээ. Хамтдаа өдөр эзний өрөө харцгаая, эзний үгээс өнөөдөр хамтдаа суралцгаая. Лукийн 10 дугаар бүлгийн 25-аас 37 дугаар ишлэлээр гардаг түүхийг бид нар бүгдээ сайн мэднэ. Тийм учраас би зөвхөн эхний бас төгсгөлийн ишлэлийг уншаад тэгээд хамтдаа эзний үгээс суралцгаая. За Лук номын 10 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлээс 37 дугаар ишлэл байгаа. Гэтэ би эхлээд 25-37-ыг уншъя. 25 дугаар ишлэлдэр ингэж эхэлж байна. Үзэгтэн нэгэн хууч босож түүнийг сорин багшаа мөнх амийг өглөн авахын тулд би яах ёстой вэ гэж асуусан. За 37 дугаар ишлэлийг бүгдээр харъя. Есүс хэлэхдээ явж үүний адил үйлдэгтэн гэж яагсан байна. За энэ түүхийг бид нар сайн мэдэх баг. Та бүхэн энэ түүхийг урд нь сонсч ирсэн, детайлуудыг мэдэх баг. Юу болсон гэхээр нэг хүн Иерусалим хотоос Ирихо хот орохоор явж ирсэн. Тэгэхээр та бүхэн мэдэх баг Ирихо хот бол Бөксөн тэнгисийн иргэдэр байдаг хот. Энэ дэлхийн хамгийн доод зэг. Иерусалимаас ойролцоогоор 46 км явж иж Ирихо хот руу очдог. Тэгэхээр Есүс энэ түүхийг ярихдаа тухайн үеийн нийгэм, газар зүй, хүмүүсийн мэддэг тэр бүх өнцгөөс ярьсан байна. За тэгээ энэ түүхтэр юу болдгоо гэхээр Иерусалим хотоос нэгэн хүн Ирихо хот орохоор явж ирсэн. Тэр замдаа дээрэмчтэй гарт орсон. Дээрэмч тэрнийг үхтлэн зодоод хагас амтай хамаг юм дээрэмдээ зам дээр хаяа явсан. За тэгээ цаашаа харах юм бол нэгэн ямар хүн явж ирсэн байна тэд? Нэгэн тахилч хүн. Тийм үү? За эхлээд бүгд харцгаая. Нэгэн тахилч хүн тэргээр явж ирсэн байна. Тэгээд 31-р эшлэлээр хараараа намайг дагаад түүнийг харангуудад дэрдүүр өнгөрөөд явчихваа гэсэн байна, тийм ээ? За тэгээд 32-р эшлэлээр түүнчлэн бас нэгэн Леви хүн тэнд хурж ирээд тэрийг харангуудаа дэрдүүр өнгөрөөд явчихжээ гэсэн. Тэгэхээр энэ амьдралд бид нар нэгэн аялал гардаг. Бидний амьдрал их тохиолдолд яг Иерусалимаас Ирихо явж байгаатай адилхан байдаг. Бидний аялал. Тэгэхээр энэ ишлүүдээс бидний өнөөдрийн суралцах ёстой нэгэн хэд хэдэн чухал зүйлүүдийг би та бүхэнтэй хуваалцсан байна. Яг тэгэхээр яг энэ ишлэл, энэ бүлэг ишлүүдээс ер нь бид амьдралынхаа зөв чиг бид нар ер нь яг ямар итгэгч байх ёстой вэ гэдгээ суралцах ёстой биш надад санагдав. Яг тэгэхээр Есүсийн ярьсан энэ сургаал зүйлүүд дотор маш их зарчмууд, маш их үнс нь уулзсан байна. Бүгдээрээ энэ бүхнийг авдраас нь гаргаж өнөөдөр суралцъя гэж бодож байна. Хамгийн эхлээд мань хүнтэй дайралтсан хүн бол дээрэмч хүн байсан. Тэгэхээр энэ амьдрал дээр бидэд 3 төрлийн хүн байна л да. Эхнийхэн төрлийн хүмүүс бол чамд байгаа бүхэн минийх гэж боддог хүмүүс байх. Яг дээрэмчиж. Тийм биз? Дээрэмчид тэр хүний бүх хэмийг нь дээрэмдээд зам дээр хагас өглөөд хаяад явсан. Тийм үү? Тэгэхээр эхний төрлийн хүмүүс ямар хүмүүс байх нь вэ? Чамд байгаа бүх юмнууд минийх гэж боддог хүмүүс байх нь шүү дээ. За тэгвэл хоёр дахь төрлийн хүмүүсийн тухай бүгдээрээ бодцгоё. Тэргээр тахилж явж ирсэн. Бас Леви хүмүүс явж ирсэн тийм үү? Леви хүн явж ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол яахын аргагүй идэхэд өрөөд хоёр дахь төрлийн хүмүүсийг төлөөлж байгаа. Тэр юу вэ гэхээр зэрэг чамд байгаа юмнууд чинийх, надад байгаа юм минийх, чи бид хоёр хоорондоо ямар ч падлыг уу гэж боддог хүмүүс байдаг энэ хэлэн дээр. Тэгэхээр хэдийгээр дээрэмчдээс арай илүү байж болох ч гэсэн Есүсийг хүссэн бас тэр хүмүүс биш байсан. За тэгвэл 3 төрлийн хүмүүсийг бүгдээрээ бодож үзцгээе. Тэгсэн чи яасан гэхээр бүгдээрээ хамтдаа 33 дугаар ишлэгийг харъя. Харин түүгээр явж байсан нэгэн Самар хүн түүнтэй таарчээ гэсэн байна. За би Самар хүний талаар дараа нь жиж дэлгэрэнгүй та бүхэн тайлбарлаж өгье. Гэхдээ ямар ч байсан 3 төрлийн хүн яасан гэхээр бид нар мэдний түүхэн дээр Самар хүн нөгөө хөрхийн өрөвдөлтөд зодуулаад хагас хүүхдүүд хаягдсан тэр хүнд
тусалсан байна тийм үү? Тэгэхээр Самарь хүн бол яхан аргагүй 3 төрлийн хүн буюу надад байгаа бүхнээ би чамд өгье гэдэг хүн байна. Амен. Жохомгүй яг энэ хүний хийсэн үйл хэргийг Есүс бидэнд ойлгуулахын тулд чи яг явж тэр Самарь хүн шиг амьдраарай гэж хэлсэн байна. За тэгвэл Самарь хүн яаж амьдрсан тухай бүгдээ суралццгаая өнөөдөр. 33 дугаар ишлээс бүгдээ харцгаая. Бид нар мэдэн шүү дээ. Тэр хүнийг дахиж тоогоогүй, тэр хүнийг Леви хүн тоогоогүй. Гэхдээ Самарь хүн хүнийг тоосон байна. Самарь хүн яасан бэ? Самарь хүн бас тэргээр явж байсан. Гэхдээ бүгдээ энэ түүхийг ингээд бодоод үзье л та. Ирихүү явах зам бол аимшигтай, харанхуй, дээрэмчтэй дүүрэн мөр байсан, тийм ээ. Дээрэмчтэй дүүрэн зам байсан. Гэхдээ тэр замын зам дээр өглүүд хаягдаад хөвдсөн байхад нь хамгийн түрүүнд түүнтэй таарсан хүн бол тахилч хүн байсан. Тэгэхээр та нар бодож магадгүй тахилч хүн яагаад тэр туслаагүй болоо гэж. Тэгэхээр миний бодлоор энэ тахилч хүн байж тийм ээ. Өөрийгөө аюул мундаг хүн гэж боддог хүн байна. Өөрийгөө эсвэл хамгийн мундаг байр суурь эзэлсэн хүн гэж боддог хүн байна. Өөрийгөө VIP хүн гэж боддог байна тийм ээ. Өөрийгөө дарга. Тэгэхээр өчтөрхөн бид нар дэлхийн орол манлайлалын чуулганыг танай чуулганы эвгээл доор маш амжилттай зохион байгуулсан. Ашин дэлгэхэд энэхүү дэлхийн орол манлайлалын чуулган зохион байгуулалт оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Нэлээд амжилттай болсон бид нар өчигдөр манлайлалын талаар маш өндөр хэмжээнд маш олон шинэ зүйлүүдийг сурч авсан. Гэхдээ өнөөдөр дэлхийд дээр нийгэмдэр манлайлал гэсэн ойлголт маш өөр болсон байна, мушгирсан байна, тийм ээ. Өнөөдөр гин нүгэл хүний амьдралыг яаж мушгиж гойвуулдаг шиг өнөөдөр манлайлалын тухай ойлголт бас мушгиж гойвуулсан. Зарим хүмүүс манлайлалын тухай бодохдоо энэ бол байр суурь, энэ бол албан тушаал, энэ бол нэр хүнд гэж боддог. Гэхдээ уучлаарай, Бурхны томилсон манлайлал хизээж байр суурьны тухай боддгоо. Бурхны томилсон манлайлал хизээж нэр хүндний тухай боддгоо. Яг л манлайлал гэдэг бол Бурхны хувьд үйлчлэл. Бурхан өөрөө төгс манлайлагч. Тийм учраас тэр биднийг дуудахдаа биднийг зарцлах манлайлагч болохоор дуудсан. Тэгэхээр энэ тахилч хүний хувьд нэг ойлгоогүй байсан юм нь юу вэ гэхээр тэр манлайлал гэдэг үгийг тээж авсан боловч үйлчлэх гэдэг үгийг хайсан байна. Өнөөдөр ийм хүмүүс бидний зөндөө байна. Бид нар улс төрчдийг толгой дараад нэг дараад бид нар дуудах боломжтой. Өнөөдөр улс төрлөө орон гэсэн олон залуучууд заримдаа над дээр хүч зөвлөгөө авдаг. Бид нар ярилцдаг хоорондоо. Би тэдэрт нэг зөвлөгөө өгдөг. Ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр чи улс төрч болохоос өмнө нийгмийн зүтгэлтэн болчихоо гэж би зөвлөдөг. Яг тэгэхээр бид нар хангалттай улс төрчид байна. Гэхдээ өнөөдөр бид нийгмийн зүтгэлтнүүд хаалга яг нийгэмд үйлчлэлтэй зөрсдөлтэй тийм зүтгэлтүүд маш зөв байна. Хэрвээ та өнөөдөр улс төрд орё гэж бодож байгаа бол эхлээд та нийгэмдээ үйлчлэл, нийгэмдээ зүтгэх. Нийгмийн хог шороод цэвэрлэл тэснийхэн дараагаар тэртээ тэргүй таны хүмүүс улс төрлөд татна. Харамсалтай энэ тахилч хүн хамгийн дээд Бурхны тахилч хүн өөрийнхөө муурдсан, өөрийнхөө мартсан. Бид нар ч гэсэн ийм сорилт аюулд ороход маш амархан байдаг. Удирдагчийн ажил яагаад хүн хэцүү байдаг вэ гэхээр удирдагч хүн дээр байна шүү дээ тийм ээ. Жирийн хүнээс илүү их хэмжээний сорилтууд ирж байдаг. Бардам заны сорилт ирдэг. Өөртөө байгаа бүхнээ тоолж, аримжуулах сонирхол байдаг. Тэгэхээр миний хувьд би бодохдоо энэ тахилч хүн яагаад тэр хөөрхөн туслаагүй гэхээр энэ хүн удирдагч гэдэг тэр албан тушаалда дэндүү живсэн байсан. Хоёрдугаарт нь Леви хүн хажуугаар өнгөрөөд явхад бид нар магадгүй энэ түүхийг анх удаа уншижсэн бол за ашгүй Леви хүн туслах нь гэж бодсон. Яагаад гэвэл та нар бүгд мэднэ. Израилийн 12 овгийн Бурханд үйлчлэхээр тусгаарлагдсан, томилогдсон, салгагдсан ямар ч үг хүлээж аваагүй зөвхөн үйлчлэгч тахилчаар дуудагдсан тэр овгийнхан бол Леви овгийнхан байсан. Тэд Бурханд үйлчлэхээс юу ч хийх ёсгүй байсан. Харамсалтай Леви овгийн хүн хажуугаар өнгөрөөд явхдаа тэр хүн туслах үйл хэрэг бол Бурханд үйлчилж байгаа үйл гэдгийг мэдээгүй. Хэрвээ бид нар болгоомжтой байхгүй болвол бидний итгэл бишрэл шашинжих аюул бидний өмнө байр байж идэг. Бид нар өдөр болгон, бид нар өглөө болгон босоод гаргадаг шийдвэрээрээ би өнөөдөр өөрийнхөө итгэлийг амьд байлгах уу эсвэл шашин байлгах уу гэдгийг сонголтыг хийдэг ухаар би хувьдаа боддог. Өнөөдөр хэрвээ та энд сайн хүн болохын тулд сууж байгаа бол та буруу газар байна гэж би хэлмээр. Өнөөдөр бид нар сүмд сайн хүн болохын тулд ирдэггүй. Хэрвээ та өнөөдөр энд мэдлэгтэй хүн болохын тулд сүмд сууж байгаа гэж бодож байгаа бол та буруу газар сууж. Бид нар сүмд мэдлэгтэй болохын тулд ирдэггүй. Харин бид өөрийнхөө
аврагч эзний зарц боолууд түүнд хүндэтгэл, талархал, мөргөл өргөх тэр эрхэм гайхамшигтай амьдралын замлыг сонгож авсан. Яагаад гэвэл тэр биднийг өөрийн үн цэнтэй цусаар хөдөлж авсан учраас бид энд байна. Амен. Найзуудаа би танад нэг юм сануулж хэлмээр. Өнөөдөр хинч өөрийгөө ариун болгох боломжгүй. Өнөөдөр шашин гэдэг бол хүмүүсийн өөрсдийгөө ариусгах гэсэн оролдлого. Гэхдээ уучлаарай энэ хизээч бүтэхгүй гэдгийг та бид бүгдээ мэднэ. Библи биднэрт тэрийг маш тодорхой хэлсэн. Ариусгалт хүрэх цорын ганц зам бол Есүс Христ. Амен. Өнөөдөр гэрэл хүрхгээ цаан чинь олон хүмүүс бясалгад явж гин, олон хүмүүс шириж гинөө, юу ч гинөө, цагаан хоолч гинөө, янз янз юм хийгээд явж байгаа. Гэхдээ уучлаарай. Тэр бүхэн хизээч хэнийг ариусгахгүй. Хизээч хэнийг сайн болгох. Зөвхөн Есүс Христийн цусаар бид нар цагаатсан. Бурхан бидний гим нүглийг хүчингү тооцсон. Тэр бидний гим нүглийг өөрийн хүүгийн цусаар хөдөлж аваад бидний цагаатгаж өөртөө зөв байр суурь тэр биднийг тавьсан байна. Амен. Өнөөдөр бид нэр энэ амьдралаар замнахдаа Есүс Христийн ардаас дагалдан замнахдаа ариун сүнс та бидний дотор өөрийнхөө ажлыг 24/7 хийж байгаа. Зогсолтгүй хийж байгаа. Тэм учраас бид нэр гимгүү ариунууд биш харин бид нэр гим хийдэг ариун хүмүүс. Бурхан биднийг аль хэдийн ариун үнэ тооцсон. Амен. Тэгэхээр бүгдээрээ бидний итгэл бишрлийн илэрхийлэл юу байх ёстой гэдэг талаар бид нар бодж үзэх хэрэгтэй. Эртээр бид нар нэг Монгол хамт конференц хийгээд багш маань бидэд нэг ийм үгийг хуваалцсан байхгүй. Ямар үгийг хуваалцсан гэхээр мөргөл гэдэг үг еврей хэлэн дээр хоёр утга санааг илэрхийлдэг гэж. Тийм ээ? Хоёр утга санааг илэрхийлдэг. Нэг нь эзнийг мөргөх мөргөл, нөгөөх нь ажил хөдөлмөр. Шанан багаж. Тэгээ яасан гэхлээр зэрэг бидний итгэлийн энэ амьдралд нэг том заа ялгаар гарсан. Бид нар бодохдоо бид нар зөвхөн сүм дотроо эзнийг мөргөх мөргөлийг мөргөл гэж ойлгодог. Тэгээд бид нар үлдсэн 7 хоногийн 6 өдөр бид нар эзэнд мөргөхгүй амьдардаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ сүм зөвхөн бидний эзнийг мөргөх газар юм бол бид нар энэ байдлаас болоод бид нар шашинж аюулд ордог. Бидний итгэл бишэд үнцний алддаг, бидний итгэл бишэд хүч чадлаа алддаг, утга учраа алддаг, сүүлдээ замбраагүй болдог. Тэгээ бидний ирээдүй бүрхэг тодорхойгүй найдваргүй болдог. Хэрвээ бидний ажил хөдөлмөр, бидний амьдрал тэр чигээрээ эзнийг мөргөх, мөргөл гэдэг ухтгууныг бид нар ойлгож хүлээж зөвшөөрч тэнд итгэх юм бол бидний амьдрал илүү баяр хөөртэй, илүү амартай, бас илүү эрхчлөлттэй байдаг. Тэм учраас найзуудаа бид самар хүний түүхийг ярьж өгмөр. Самар хүмүүс гэж ямар хүмүүс байсыг та бүхэн бүгдээ мэднэ. Израилийн хойд хаант улс Ассирийн дагалд ороод Ассирчууд ямар бодлого явуулсан гэхлээр зэрэг Израильчуудыг янз янзын хавь хоёрын үндэстнүүд рүү цөлж явуулаад тэд нар тэнцээ өөр үндэстнүүдтэй гэрэлж эхэлсэн. Энэний үр дүнд юу болсон гэхлээр зэрэг ирлиз, хурлиз, дүрлиз, сүрлизүүд гарч ирсэн тийм үү? Тэгэхээр самарчууд бол ирлизүүд. Хагас тустай гэсэн үг. Цэвэр Израильчууд биш. Тэр бол тэд нар өөр уулан дээр мөрөгдөг. Өөр мөргөл хүндлэлийн системд орсон байсан. Тэдний шашин өөр болсон байсан гэсэн үг. Холио мантан болсон байсан гэсэн үг. Гэхдээ их сонирхолтой нь юу вэ гэхээр зэрэг миний бодлоор яагаад Есүс очиж тэр олон хүмүүсээс тэр самар буюу заримдаа хүмүүсийн үзэж боддгоор эрлиз сүрлизийг сонгож авсан бэ гэж бид нар бодох хэрэгтэй. Заримдаа бид нар боддог хамгийн шашинлаг хүн, хамгийн мундаг тахилч хүн, хамгийн мундаг байх байх гэж боддог. Гэхдээ Есүс хамгийн сайн хурш болов бидний үзэн явдаг. Бидэрт голөгдөж хаягдсан. Хинт ч хэрэггүй гэж боддог. Бидний боддгоор 2 дугаар класс, 3 дугаар класс багтдаг. Тэр хүмүүсээр Есүс жишээ авсан байгаа. За бүгдээ самар хүн тэр хүнд яаж тусалсан тухай хамтдаа цааш нь нэлээд дэлгэрэнгүй харцгаая. Тэгэхээр эхний хоёр хүн бол хоёулаа тэр хүнтэй таарсан байгаа ш. Тэгэхээр самар хүн ч гэсэн тэр хүнтэй таарсан байна тийм үү. Тэгэхээр эхний үйлдэлүүд бол яг адилхан байсан байгаа. За дараагийн үйлдэлээс эхлээд юм арай өөр болж эхэллээ. Бүгдээ 33 дугаар ишлэлийн 2 дугаар хагасаас харцгаая. Самар хүн түүгээр явж байсан. Тэгээд тэр түүнийг харсан гэж. Тэр түүнийг харсан. Нөгөө хоёр ч гэсэн тэр түүнийг харсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар нийгмийн олон асуудлыг хараад явж байгаа. Өнөөдөр бид нар нийгмийн олон асуудлыг хараад явж байгаа. Тэд дотор бидний сэтгэлийг өвдгсөн ч асуулт байна. Бидний сэтгэлийг нэг өвдөхгүй бойсон ч тийм асуудал байгаа. Гэхдээ самар хүний нөгөө хоёр хүнээс ялгаатай хийсэн нэг үйлдэл бол
хамгийн эхлээд түүний зүрхэн шимширсэн байна. Хамгийн эхлээд түүний зүрх шимширсэн. Яагаад түүний зүрх шимширсэн бэ? Яагаад гэвэл тийм нэгэн хүн үцгэн хамаг юмаа дээрмүүлээ. Цус өчтөг хутгалтаа бүтүүд идчихсэн. Тэр хүнийг хараад самар хүний зүрх шимширсэн. Бүгд өнөөдөр нэг асуултыг өөрсдөөсөө асууж, байнга асууж байх хэрэгтэй. Бурхны зүрхийг юу шимшрүүлдэг вэ гэдгийг бид асууж явах хэрэгтэй. Бид өнөөдөр дэндүү их хэвлэл мэдээлэл, дэндүү их телевиз, кино үзсээр байгаа бид заримдаа нүдэрээ дүжирдсэн, чихээрээ дүжирдсэн, сэтгэл санаагаараа дүжирдсэн тэр үед бидний зүрх чулуу шиг хатуурсан байна. Цус урсхийг бид нэгэн чинээ бодгоо болцсон байна. Тэгэхээр өнөөдөр бид нар амьдралдаа Бурхны зүрхийг шимшүүлж байгаа тэр зүйл бидний зүрхийг шимшүүлэх ёстой гэдэг тэр үйлс баримт амьдрах ёстой. Бид өрөв сэтгэл байгаа юм. Өрөв сэтгэлийн тухай ярихаар би зүгээр нэг солонгосын соп операас авгийн дөр үзээд уйлдаг тэр өрөв сэтгэлийн тухай яриаг шүү заяа. Өрөв сэтгэл гэдэг бол үнэхээр Бурхны зүрхийг хөдөлгөж түүний нүднээс нулимс тусгаж байгаа тэр өрөв сэтгэлийн тухай бид ярьж байгаа. Тэрээс сэтгэлийн хөдөлгөөний тухай би ерөөсөө яриаг. Өнөөдөр дайсан бидээ юу авах гэж хүсэж байна вэ гэхээр жинхэнэ бурханлаг өрөв сэтгэлээр биш зүгээр хуурамч сэтгэлийн хөдлөлөөр биднийг хуурах гэж байна. Яагаад гэхээр хуурамч сэтгэлийн хөдлөл тухайн үедээ л байдаг. Тэгээд дуусах. Нулимс чинь дууслаа, та нулимсаа арчлаа, тэгээд дуусах. Харин жинхэнэ бурханлаг өрөв сэтгэл бол биднийг зүгээр байлгадаг. Өчигдөр бид нэр Bill Hybels-ийн ариун цохолтол гэсэн нэртэй лекцийг Билионы голлолт чуулганаар үзсэн. Бидний юу цохолдуулж байгаа тэр зүйл бидний амьдралын утга учир байх ёстой гэж пастор заасан. Тэр энтэй төстэй бидний зүрх сэтгэлийг зүгээр байлгахгүй байгаа тэр зүйл бидний өрөвч цан дуусшгүйгээр хөдлөж байгаа тэр нийгмийн асуудал өнөөдөр итгэж таныг 7 хоногийн 6 өнөдөр эзэн мөргсөн мөрөгийн амьдралаар замхыг уриалж авчих гэсэн. Энэ тухай бид бодож үзье. Хамгийн сүүлд та ямар зүйлийг хараад өрөв сэтгэлж өгсөн бэ? Дараагаар нь самар хүний хийсэн дараах үйлдэлийг бүгдээр харцгаая. Тэр хүн түүнийг зөвхөн өрөвдөө зогсоогүй, тийм үү? 34-р эшлээс харах юм бол түүн рүү ирж гэж хэлсэн. Бид нар өнөөдөр амьдралдаа зөвхөн сэтгэлийн хөдлөлөөр хөөрхөдөө гэж амьдраад юу ч хийхгүй болоод энэ бол эзний бидний дуудсан дуудлага биш. Өнөөдөр та нар түүхийн хугацаанд тэр үед балар эртний үеэс сэргэн мандлын үе рүү оруулсан агуу том өсрэлт хөгжлийг хийсэн итгэгчдийн амьдралын түүхийг бид түүхээс уншдаг. Бид нар Wesley ах дүүнэрийн тухай бид нар уншдаг тийм үү? Бид нар анхны дэлхий дээр боловсролыг бий болгосон тэр итгэгчдийн тухай уншдаг. Энэ дэлхийн ертөнц хөдөлгөөний түүхэнд бид нар уран зураг, соёл урлагийг сэргэн мандалтаар авч ирсэн тэр мундаг итгэгчдийн тухай түүхийг бид нар уншдаг. Тэд нар зөвхөн дэлхийг өрөвдөө зогсоог байхгүй. Тэд нар өрөвдөөд үйлдэл хийсэн. Тэд нар тэр асуудалтай нүүр тулсан. Өнөөдөр Бурхан таныг энэ нийгэмд байгаа ямар нэгэн асуудалтай нүүр тулаарай гэж хүсэж байна. Итгэгч бид нар харамсалтай бодохдоо дандаа бид нар зөвхөн хүмүүсийг хоолоор хангаж бид нар хуцаар хангаад болоо гэж боддог. Уучлаарай энэ бол ихний алхам мөн боловч энэ бол үнэндээ зөвхөн ихний алхам. Самад хүн дээр очисон. Заримдаа бид нар асуудалтай тулгараад маш том эрсдэлд ордог. Та нар бодоод үзтээ Есүс энэ дэлхийд ирэхдээ эрсдэлд орсон болов уу? Миний бодлоор Есүс энэ дэлхийд ирэхдээ эрсдэл маш том эрсдэлд орсон. Түүний эрсдэл юу вэ гэхээр надад хүмүүс итгэх болов. Миний хайрыг тэд нар ойлгох болов. Миний үглийн үн цэнийг тэд нар хүлээж авах болов. Миний дахин амьдралд тэд нар итгэх болов гэдэг тэр эрсдэл Есүс байсан. Гэсэн ч Есүс энэ дэлхийд ирсэн. Чухам таны төлөө миний төлөө ирсэн. Ямар ч найдваргүй, ямар ч авралгүй, ямар ч ирээдүйгүй болцсон бидний сүнсний төлөө Есүс энэ дэлхийд ирсэн. Тэр ирэхдээ эрсдэлтэй ирсэн. Тийм учраас бидний зөвхөн өрөвдөх зам биш. Бидний үйлдэлийг Бурхан хүлээж. Бидний үйлдэлийг хүлээж. Та бодоод үзээрэй. Эх 7 хоногт та нийгмийн ямар асуудалтай тулах вэ? Бүгдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Самар хүн зөвхөн түүнийг өргөдөө зогсоогүй, зөвхөн түүн дээр ирээ зогсоогүй. Тэр дараах хоёр зүйлээр өнөөх хөөргийг хүн тусалсан байна. Нэгдүгээрт нь тэр шарханд нь тос
Хоёрдугаарт нь дарс асгаж боогод гэж хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр бидний эргэн тойронд байгаа нийгэм биднээс ийм юм хүлээж авна. Өнөөдөр яагаад шархан дарс асгах юм бэ? Яагаад гэвэл энийг анестетик буюу эрүүл мэндийн хэлээр анестетик буюу бактериудыг устгах, хариуцах үйлчилгээний тулд дарс асгадаг. Өнөөдөр энэ дэлхий дээр байгаа гим нүглүүд дээр бид нар өнөөдөр дарс асгах хэрэгтэй. Тэр бол эзний үг. Бид нар үнэн имийг үннээр байгаа имийг байгааг нь хийх хэрэгтэй гэсэн. Бид нар хин нэгний сэтгэл тааруулж, хин нэгнийг ондоочгүй, ингэчихгүй гэсэн нэрлэхүй зангаа бид нар хайх хэрэгтэй. Бид нар болохгүй байгаа имийг болохгүй гэдгээр шууд хэлэх хэрэгтэй гэсэн. Эзний үгийг хэлэх хэрэгтэй гэсэн. Эзний үг хизээч хүнийг хүнд тааруулан ажилтгүй. Эзний үг байгааг нь байгаар хэлдэг. Гим нүглийг байгаар хэлдэг гэсэн. Тэгэхээр эзний хайр зөөлөн талтай бас хатуу талтай. Эзний хайрын хатуу тал бол үнэн. Үннийг шударга байдлыг хэлдэг гэсэн үг тийм үү? Хэрвээ эзний хайр зөвхөн ялуун халуун байсан бол бид нар өнөөдөр энд сууж явах байсан. Яг тэгвэл амьдралын бүх хэцүү бэрхшээлийн дундаар явхад эзний хатуу бидний босгодог. Бидний зэмлдэг, бидний хурцлдаг, бидний хэлбэрж өгдөг. Тийм учраас бидний эзний үг өгөгдсөн байна. Танд бас байгаа эзний үг зөвхөн пастортод эзний үг өгдөөг шүү. Танд эзний үг өгсөн шүү. Энэ үгийг хэлээ. Энэ үгийг хэрэглэж амьдралыг гарсаа барих хэрэгтэй шүү. Хоёрдугаарт нь яасан байна? Самар түүний шархан дээр тос асгасан гэж байна. Тос яадаг юм бэ юу? Яагаад түүний шархан дээр тос өргөдөг юм бэ? Тос шархыг зөөлөлдөг. Тос шархыг илаашруулдаг. Идэ бэрийг нь магсгадаг тийм үү? Тэгвэл өнөөдөр бид нар эзний тос өгсөн. Энэ бол эзний сүнс. Бидний дотор байгаа нэг Библиэр хэлэхдээ гадна байгаагаас аюу хүчтэй гэж хэлсэн. Гадна байгаа гэдэг нь болохоор энэ ертөнцид энэ дэлхийд байгаа бүх хүний системүүд, бүх хүний бодож олсон юмнууд, бүх хүний олсон арга хэлбэр өнөөдөр бид нар хүний олсон арга хэлбэрээр энэ дэлхийг тосолж чадахгүй. Харин өнөөдөр бидний дотор байгаа тэр нэг эзний сүнс бидний дотор оршин байгаа учраас тэр сүнсний хүч чадал ирмэл арга ухаанаар бидний амьдралд хандсан. Эзний сүнс тэр чигээр мэрэгэн. Эзний сүнс тэр чигээр амар тайван. Эзний сүнс тэр чигээр итгэрэл, уучлал, өршөөл, чөлөөлөл. Самар хүн шархан дээр дарс асгаж тосоор боогод хаяад явжээ гэж. Хэрвээ энэ түүх дууссан бол ямар харамсалтай. Яг ч надад энэ ишлэлүүд, энэ бүлэг ишлэлүүд надад Христ итгэгч хүн энэ амьдрал дээр Христийн гэрч бол яаж амьдрах ёстой маш гол зааж өгч байгааг би бодож байна. Есүс биднийг хоосон зүтгүүлэг байгаад Есүс бидэнд өөрийнхөө үгийг өгсөн, өөрийнхөө сүнсийг өгсөн. Бид бүх юм гэсэн. Тэгээд дээрээс нь эзэн биднийг боловсролоор дамжуулж, тийм ээ? Мэдлэгээр чинь дамжуулж, авьяасаар чинь дамжуулж, таны чансаагаар чинь дамжуулж эзэн өөрийнхөө үйл хэргийг хийхийг хүсдэг. Гэхдээ хэрвээ бид нар зөвхөн хүмүүст сайн мэдээ тараагаад замдыг хаяад явуул юу болох вэ? Магадгүй дахиад өөр нэгэн хэсэг дээрэмж дээрээ тэр хүнийг бүр балгаж өгөх байсан гэж магадгүй тийм үү? Ихэнх тохиолдолд харамсалтай өнөөдөр итгэж бид нар ингэж болгож боддог. Бид нар хин нэгэн өсөж байгаа хүнийг хооллоод, хин нэгэн хувцсгүй хүнийг хувцлаад, хин нэгэн орон байр хүнийг орон байр нь оруулж өгөөд ингэж болоод миний хийх ажил дууссан, энэ бол миний илгээлтийн ажил байлаа гэж хэлэх дуртай. Гэхдээ хэрвээ бид нар Самар хүний хийсэн үйл хэргийг харах юм бол өшөө цаашаа маш гүн гүнзгий төвшөнд үргэлжилсэн байна. Энийг би юу гэж ярих гэдэг юм гэхээр энийг би хүний хөгжлийн стратеги гэж ярих гэдэг. Өнөөдөр Христ эзэн биднийг хүний хөгжилд дуудсан. Та бүхэн дээр мэдэн дэлхийн ертөнцийг эзэн бүтээгээд маш сайхан цэцэрлэгийг бий болгож өгөөд тэгээд цэцэрлэгтээ Адам Ева хоёрыг үлдээгээд за та нар бүх жимснээс идээд ингээ сайхан амар цавын цаахандаа жаргаарай гэж хэлв. Хэрвээ бид нар Эхлэл номын 1-р бүлэг дээр очиод эзэн энэ дэлхийг бүтээсэн, түүн дээр байгаа бүхнийг бүтээгээд хүнд хариуцаж өгсөн тэр түүхийг унших юм бол Бурхан тэнд нэгэн даалгаврыг, нэгэн онцгой даалгаврыг хүмүүст өгсөн юу гэсэн гэхээр та нар үржиж энэ дэлхийг дүүрэг гэж хэлсэн байна. Энэ бол эзний бүтээлийнхээ дараа өгсөн хүмүүст өгсөн мандат буюу тушаал байсан. Бид нар өнөөдөр бодохдоо агуу захирамжийг бид нар Матай 28:18-аас 20 дугаар ишлэл бол бидний агуу захирамж гэж боддог. Гэхдээ тэрнээс өмнө өгөгдсөн эзний агуу захирамжийг бид нар яах вэ?
үржиж, үр бүтээлтэй байж энэ дэлхийг дүүргэх тэрхүү захирамжийг эзэн бидэнд өгсөн байна. Тийм учраас эзэн биднийг зөвхөн эргэлтэнд биш, эзэн биднийг хөгжилд дуудсан байна. Хөгжил гэдэг бол процесс, хөгжил гэдэг бол үйл явц. Хөгжил цаг хугацаа ордог. Хөгжилд мөнгө төгрөг ордог. Хөгжилд төвчээр төсвөр ордог. Хөгжилд тэмүүлэл зүтгэл ордог. Бид нар хүмүүсийн хөгжлийн төлөө дуудагдсан. Самаргүй яасан? Түүний шархан дээр тос бар сасгаж боогоод адуусан дээр тавьсан гэсэн. Тэгэхээр бид нар биш тийм ээ. Энэ нийгмийн асуудалтай тулахтаа тэр нийгмийн асуудлыг зүгээр ямар нэгэн лентер ч юм уу, пластер ч юм уу боогоод таглаад хаягтай биш. Харин тэр нийгмийн асуудлыг бид нэр дарах дарцсан аваач хэрэгтэй гэсэн. Бид нар Азигээс Б-ийг аваач хэрэгтэй гэсэн. Энэ бол хөгжил. Бага ямиг бага чигээр нь байлгахыг бид нар хөгжил гэж хэлэхгүй. Харин бага ямиг бий болох тэр өдрөл рүү дагуулж аваачхыг хөгжил гэж нэрлэж байна. Эзэн бидний хөгжүүлэхэд дуудсан. Та нар бүгдээрээ хөгжлийн элчнэр. Бурхны хаанчлалын хөгжлийн элчнэр. Бурхны хаан өнөөдөр дэлхий дээр биелэл болж байна. Бурхны хаанчлал. Өнөөдөр танаас эхэлж, надаас эхэлж, таны хийж байгаа үйл хэрэгээ, таны хийх гэж байгаа үйл хэрэгээс, таны хийх ёстой тэр үйл хэрэгээс чинь Бурхны хаанчлал өнөөдөр дэлхий дээр бидний дунд хөгжиж байна. Гуравдугаарт нь бүгд харцгаая. Адгуулсан нэрийн тэгнийн дэм буудалд хүргэж ирвэ гэсэн. Азигээс Б-ийг авчирсан байгаас байгаа газарт нь хаяагүй харин байгштай тэр газарт нь авчирсан байна. Дараагаар нь тэр яасан байна? Тэгээд түүнийг асарчээ гэж, түүнийг нэмэж асарсан байна гэж хэлж. Тэгэхээр хөгжил бидний хөдөлмөр хэрэгтэй. Заримдаа итгэж бид нар боддог. Итгэж болчлоо бид нар коммунизмд амьдарч байгаа юм шиг юу ч хийхгүй хүмүүсээр төвлөд жийгээ сайхан амьдарч болно гэж боддог. Уучлаарай. Бурхан биднийг үржиж олон боломж хийсэн шүү. Би итгэдэг Девашинд бид нар юу ч хийхгүй эзнийг магтана гэж боддог хүмүүст би хандж хэлмээр. Девашинд ажил хийдэг. Девашинд хэсэг мөн. Тэгэхээр эзэн биднийг утга учиртай амьдруулах юм байна. Ажил мэргэжлийг өгсөн. Ийм учраас эзэн мөргөж үйлчлэх тэр үйлчлэл зөвхөн сүмд юм уу эсвэл зөвхөн пасторт юм уу эсвэл зөвхөн сүмд үйлчлдэг хүмүүс өгдөггүй шүү. Би цуглааныг юу гэж боддог вэ? Цуглаан гэдэг бол бэлтгэлийн өрөө. Та нар бүтэнсэн өдрийнхөө цуглаанд янз янзын ажил мэргэжилтэй, янз янзын дэлхийдээ тэмцэлтэж ядраад, сэлэмчин хугараад, дарчин цуцаад, бүсчин тасраад заяа. Цуглаандаа ирдэг. Харин тэр цуглаан дээр эзний зарцлаар та нарыг цэнэглээд усыг чи өгөөд, хоолыг чи өгөөд та нар хүчтэй болгоо буцаагаад та нарын талбар руу буцааж явуулдаг. Цуглааны үр бол өдөөс юм. Цуглаан гэдэг бол ямар нэгэн шашинлаг тийм газар биш. Тийм учраас бид нэр сүүлийн үед бид нар хангуй цуглаан гэж ярьж байгаа. Цуглаан ер нь хангуй байх хэрэгтэй. Би юу ч хэлэх гээд юм бэ? Цуглаан амьдрал хоёрын хооронд ялгаа байх ёсгүй. Тэгэхээр та нар цуглаандаа хүч ирээд бэлтгэлийн өрөөнд ороод та нарын дасгалж өгч болсон пастор чинь та нарыг дасгалжуулаад за одоо дараагийн раунд дээр та нар яг ийм цохилт хийн шүү. Та нар дараагийн раунд дээр сүүлийнхээ хүчийг шавах шүү. Өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж та нар дараагийн раунд дээр ийм найралт хийн шүү гэдгийг та нар пастор чинь хааж зааж өгч байгаа. Тэгээд та нар тэнхээжээд бодлого юунаа цэгцлээд шархаа нөхүүлээд боолгоод дахиад толгойн талбарт гарна гэсэн. Энэ бол бидний мөргөл баг. Тийм учраас цуглаан бол бидний асардах газар, бидний дижигдэх, итгэвдэх газар. Харин бидний үйл хэрэг бидний итгэл хизээж цуглаанаар хязгаарлах боломжгүй. Тэрнээс өшөө илүү агуу ойлголтын тухай бид нар ярьж байна. За тэгээд дараагаар бүгдээ цаашаа харцгаая. Маргааш нь 35 дугаар ишлэлдээ тэр 2 динар авч буудлын эзэнд өгөөд түүнийг асарч байгаарай. Та илүү зарвал би буцахтаа танд дахин төлөё гэж хэлжээ гэж. Ууд нь бол миний бодлоор тэр хүн Самар хүн тэр хүнийг тэр аюулгүй газар авчираад тэнд асарчаад за ингэж болоо. Одоо ингэж миний хийх ажил үнэхээр дууслаа. За одоо ингэж дараа дахин уулзъя. Баяртай гэж хэлээд явах боломжтой тийм үү? Гэтэ бидний ихэнх нь яг ийм хандлагаар хүмүүс үйлчлдэг шүү дээ. За болоо. Ингэж дууссан. А гэтэл тэр Самар бүр цааш нь гүнзгий дараагийн төвшөнд аваадсан. 2 динар. Та үүнийг арчилж байгаарай. Халамжилж байгаарай. Би эргэж ирэхдээ илүү гарсны зардлыг чинь дахиж төлөвлөж ирсэн. Тэгэхээр бидний эзэн Есүс сургаалт үлгэрийг ярихдаа ийм
тууширсан радикал маягаар биднэрт ойлгуулж өгөхийг хүсэж байна. Бидний нийгмийн өөрчлөлт найзуудаа зүгээр л нэг хоол ундны асуудлаар хязгаарлагдах боломжгүй. Бидний нийгмийн үйлчлэл болвол нийгэм тулгарч байгаа бүх асуудлуудад итгэгч нар эрүүл ухаанаар Христийн гарцаар хариулах тэр хариултыг нийгэм өнөөдөр хүлээж байна. Өнөөдөр хаана аборт байна? Тэнд эзний хүмүүс очоод абортын асуудалтай тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр хаана эргэтгэж байдлууд байна? Өнөөдөр хаана гэр бүлийн хүчирхийллүүд оршин байна? Өнөөдөр хаана манлайллын цоорхоо, манлайллын асуудлууд, ажиуллууд байна? Тэнд итгэж бид нар очиж дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Өнөөдөр эзэн биднийг хулчгаар тарванууд шиг ичээд дуудаагүй. Өнөөдөр эзэн биднийг үргэлжийн өөрийн төлөөлөх тэр гайхамшигт их мэдгийг бид өгсөн. Тэгэхээр би та нарыг урамшуулмаар. Жинхэнэ сайн хурш гэдэг бол шашинлаг хүнийг хэлэхгүй. Жинхэнэ сайн хурш гэдэг бол эрх мэдэлтэй мэдлэгтэй хүнийг хэлээгүү. Харин жинхэнэ сайн хурш гэдэг бол энэ нийгмийн бүхий л асуудлуудад надад өгөгдсөн тэр хувь тавилангаар үйлчлэх дуудлагыг авсан хүн жинхэнэ сайн хурш гэж Есүс хэлсэн. Есүсийн түүхийг хэлснийхээ дараагаар өөрөө загламай руу сайн дураараа явсныг бид нар мэднэ. Есүсийн дэлхийд алхаж явахдаа тэр зөвхөн онолчин байгаагүй, тэр онолттой нэгэн байгаагүй. Тэр өөрөө бидний төлөө цусаараа бидний шархыг боосон. Тэр өөрийнхөө амээр бидний шархыг боосон. Тэр загламай нэрээ та биднийг тээж тэгнэж явсан. Тэгээд тэр үхээ дахин ам орохдоо бидний хамгийн гайхамшигтай тэр нэгэн аюулгүй газар, аюулгүй хүмүүсийн донд тавьсан. Тэгээд тэр дараа нь юу ч хэллээ. Би энэ дэлхийд дахиж ирэх болно гэж хэлсэн. Бидний авахын тулд ирэх гэж байна. Есүс нэгэн өдөр таныг бас намайг авахын тулд энэ дэлхийд эргэж ирнэ. Харин тэр болтол бид нэр Есүс шиг амьдарч чадахгүй. Тэр болтол бид нэр сайн самааргүй шиг амьдарч чадахгүй. Тэр болтол бид нэр сайн хурш шиг амьдарч чадахгүй. Одоо бидний сайн мэдээ номдэр Есүс биднийг хэрхэн залбирахыг зааж өгсөн. Тэнгэрт байгаа бидний эзэн таны нэр ариун нарт урсгав. Таны хаанчлал ирэх болтугай гэж залбираарай гэсэн. Хэрвээ эзний хаанчлал энэ дэлхийд ирэх боломжгүй бол яагаад эзэн биднийг ийм залбирлаар залбирж ирсэн юм бэ? Эзний хаанчлал энэ дэлхийд таны амьдралаар, миний амьдралаар, таны замнал, миний замналаар биелэх учраас Есүс тэр залбирлыг бидэнд зааж өгсөн. Хамтдаа бүгд шашинлаг Христийн эсрэг тэмцэе. Шашинлаг тэр статус кво гэж ярьдаг. Тэр шашинлаг хайрцагнасаа бүдрэг харах. Бидрэлөө өнгөрцөж, бидрэлөө хайж, биднийг өдөж байгаа тэр шашинлаг сорилтнуудаас бүгд зайлсхий. Бүгд сайн самааргүй шиг, сайн хөш шиг бүгд энэ дэлхийд амьдарцгаая. Бидний амьдралын мөн чанар хин хэдийн наслсан байх гэдэгтэй биш, харин хин ямар амьдралаар амьдарсан бэ гэдэгтэй байдаг. Урт наслснараа бид нэр сайхан амьдарчлаа гэж хэлэх боломжгүй. Энэ бол буруу үнцэг. Харин бид нэр сайн тэмцлэр тэмцсэн, сайн үнцээр амьдарсан, эзний гэрч илч байсан тэр амьдрал маань бидний амьдралыг хожмын хож үед маань дуурсагдах, дурсамж болгох хэрэгтэй. Хамтдаа бүгдээ залбирцгаая. Ариун сүнс та өнөөдөр бидний зүрх сэтгэлийг татаж, чангааж, ятгаж биднийг зэмлэх тэр газарт нь зэмлэж бас биднийг зоригжуулах тэр газарт нь зоригжуулаач. Ариун сүнсээ би таныг өнөөдөр зүрх сэтгэлдээ бүр уужмаар бүр хамгийн агуугаар мэдрэхийг хүсэж байна. Бидний ядарсан зүдэрсэн зүрх сэтгэлийг бидний заримдаа юу хийгээд байгаагаа ойлгохгүй мэдэхгүй байгаа тэр эргэлзээг та өөрийн төгс шалом тэнгэрлэг амар тайвнаар тасгаж өгөөч. Бүх эргэлзээнүүдийг үлдэн хөөгч аюун сүнс. Бид өнөөдөр таны өмнө байна. Та өөрийнхөө хүссэн, таалсан
төлөвлөсөн үйлдэлүүдээ бидний дунд хийж өгөөд. Өнөөдөр бид нар тахилч нар шиг биш, Леви хүмүүс шиг биш. Харин хэдийгээр гологдож бусдад үзэн ядагдсан ч гэсэн өөрийнхөө үйл хэрэгээр тань цаашаагдсан Самар хүн шиг амьдрахыг хүсэж байна. Бид өнөөдөр та сайн хурш болсон Самар хүний амьдралын замналаар та биднийг өрөөж өгөөрэй. Тийм эзэмнээ бидний сонгож авсан амьдрал амархан биш. Бидний сонгож авсан энэхүү замнал амар биш. Гэхдээ таны сүнс бидний дотор байж биднийг зөвлөн чиглүүлэх учраас танд баярлалаа. Энэ дэлхийд амьд яваагийнхаа утга учирыг бид нар өөрсдийнхөө амьдралын замналаар харуулахыг хүсэж байна. Энэ нийгмийн бүхэл асуудлуудтай бид нүүр тулж тэдний шахны хариулт болоход эзэн та биднийг ашиглаач. Та бидний өөрийн зүрх зориг хурцлж хадуужуулж өгөөч. Бидний сүнсний хадуужилттай болгож энэ нийгэмд та бидний онцлогоор бидэнд өгсөн таны авьяас бэлгээр бас бидэнд байгаа мэрэгжил, бидэнд байгаа бүхий л нөөц болцоогоор үйлчлэх. Зөвхөн бүтэнсэн өдрийн итгэгч нар биш, зөвхөн гандан маягийн итгэгч нар биш. Харин 7 өдөр 24 цагийн туршид таны хаанчлалыг энэ дэлхий дээр хөгжүүлэх хөгжлийн илчлэг болгож өгөөч. Есүс Христосийн нэрээр өрөө залбирлаа.